За сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн дэврээ. За өнөөдөр Medlet платформ дээр хэрхэн сурагчид хичээл багшийн бэлтгэл хичээлийг үзэх боломжтой талаар та бүхэнд авч үзье. За Medlet CGMN рүү оръё. За Medlet CGMN гэдээ хайхад Medlet руугаа орчноо. За тэгээд өнөөдөр болохоор хэдүүлээ ерөнхий боловсролын сургууль гэдэг энэ хэсгийг сонгоод за 1-р анги гэдгийг сонгож байна. За 1-р анги сонгочингууд ээлжид хичээлүүд 1-р анги хичээлүүд гэдэг энэ ч гараад ирнэ. За тэгвэл энэ ч бүгд гэдэг сонголт гарч ирж байна. За эндээс та яг 1-р анги хүүхдэд зориулаад яг ямар хичээлийн нөлөө бэлтгэж үзүүлэх байгаа гэдэг талын тал нь гараад ирж байна. За хэдүүлээ тэгвэл монгол хэл гээд дараад үз. За монгол хэл гээд дараад ирэнгүүт ингээд маш олон хичээлүүд гараад ирж байгаа юм л та. За тэгэнгүүт эндээс нас бүгдийг харъя гэсэн ч болно. За ингээд бүгдийг харъя гэх юм бол одоо монголын хичээл дээр ингээд яригдж байгаа бүх зүйлүүд маань энэ дээр харагдана. За монгол дээр дахиад арчлаа тий. За тэгвэл тэгээд доошоо харж байгаа за яг ямар хичээлүүд зэрэг үзэгддэг тий ямар бүсгүй зэрэг үзэгддэг гэх ингэ харагдаж байна тий. За тэгвэл нэг жишээлээс иш хэсэг иш авиа үсгийн хичээлийг бид үзцгээе. За энэ дээр дараад үзэнгүүт за энэ хичээлтэй холбоотой мэдээлэл маань дээр гарч ирнэ. За эхлэл хэсэг дээр юу гарч ирдэг вэ гэхээр тухайн хичээлтэй холбоотой сэтэлжүүлэх өмнө нь үзсэн хичээлүүд гарч ирдэг. За энэ хичээлийг үзсний дараа ямар үр дүнгууд ямар зорилгоодыг биелэх боломжтой талаар энэ дээр гарч ирнэ. За энэ дээр байгаа зураг болон энэ дээр байгаа аудио хэлбэрийн дээр нь плей дараад тухайн зүйл чи өнөөдрийн хичээлээр иш авиаг үгийн бүтцээс ялган сонсож үсгийн нэрийг хэлнэ. За гэх мэтчлэнгээр зорилготой холбоотой зүйлүүд энэ хичээлийн юу хөрөнд үзэх зүйлүүдийн талаар эхлэл хэсэг дээр үздэг гэсэн. За үндсэн хэсэг дээр нь тухайн хичээлтэй холбоотой бүх заавар зөвлөгөөнүүд байдаг. За хуудас хуцаараа ингээд тухайн хичээлтэй бүх холбоотой мэдээлэл агуулгууд багтсан байдаг. За тухайн хичээл дээр одоо энэ дээр байлаа гэж зурагнууд тайлбараар орсон байна. Аудио хэлбэрээр орсон байна. Доош нь гүйлгээд харуул дахиад багшийн тайлбарууд орсон байна. За ингээд 2 дугаар хуудас, 3 дугаар хуудас, 4 дугаар хуудас гээд бүхэл хичээлүүдтэй холбоотой агуулгууд ингэж яваад 8 дугаар хуудас хүртэл яг үндсэн гол одоо хичээлүүдийн тайлбартайгаа анчаа байна гэсэн. За баттал хэсэг рүү орох юм бол за энэ дээр бол богинохоо хэмжээний асуултууд байдаг. Асуулт хариултууд байдаг. За аль зургийн нэрэнд иш үслэг орсон байна вэ гэдгийг сонгороо. За тэгээд эндээс бас сонсож болно. За тэгээд за эндээс харах юм бол шаар, сандал, аяг, одоо ширээ гэх мэтчлэн гээд байна шүү дээ тий. Тэгэхээр магадгүй шаар, ширээ гэдэг энэ хоёрыг сонгоод үргэлжлүүлэх гэх мэтчлэнгээр хүүхдүүд тухайн одоо хичээлээ чадж гин үгүй гэдгийг сонирхолтой байдлаар бацтгаад явах юм аа. За гэх мэтчлэнгээр энэ болохоор асуулт 2 гэдгсэн бол одоо ингээд цаашаа асуултууд нэмэгдээд ингээд цаашаа олон асуудлууд байгаа. Тэр болгон дээр нь бас хүүхдүүдэд зориулаад сонсох хэлбэрээр нь бас байгаа шүү. За тэгвэл нэмэлт гээд нэмэлтээр багш материалуудыг оруулж өгсөн байдаг зарим тохиолдолд заримдаа бас үгүй байдаг. За тэгвэл энэ дээр дараах үг холбоо үгийг бие даан уншаараа. Энийг унших байдлаар давтагдаж бас хичээлээ сайжруулах боломжтой гэдгийг харж байна. За тэгвэл сурах хүчийг бас дагалдаж ирдэг тийм. Сурах хүчиг дээр тэгвэл аль хэсэг дээр энэтэй холбоотой мэдээлэлүүд байна вэ гэдгийг харах юм бол 71-р хуудсанд байна гэдэг ч юм уу тийм. Энийг ингээ харах боломжтой. За боловсруулагч гэдэг дээр нь тухайн багштай холбоотой мэдээлэл байдаг. За зарим тохиолдолд бол ер нь бол нэмэлт мэдээлэлүүд гэсэн хэсгүүд байдаг. За Medlet платформын хувьд бол заавал сурагч өөрөө ирэхээр ч юм уу нэвтрэх тийм шаардлагагүйгээр хичээлүүдийг үзээд авах боломжтой байгаа шүү. За би буцаад бас нүүр удаа руу очингуудаа 1-р анги гэдэг дээр сонголттойгоор байжгаад за математикийн хичээл тий. За математикийн хичээл дээр 1-ээс 5 хүртэлх тоог хэрхэн үзэх талаар хичээлүүдийг авч үзье. Талтгаан үзүүлэлээ. За жишээ нь ингээд энэ заавартайгаа үндсэн хэсэг нь мөн 1-ээс 7 хуудас зөвлөгөөтэйгөө за мөн батталтайгаа гих мэтчлэнгээр барьсан байдаг. За та бүхэнд амжилт хүсье.